За яг сая хэлсэн шиг энэ бид нар энэ хийн системээ хязээ одоо угсарч гүйцхийн ямар хугацаанд нэвтрүүлж амжих юм бид нар тэр үрдэлтэйгээд одоо энэ хатуу түлшрэл явж таарна. Энэ хатуу түлшээ тэгээ одоо хэдүүлээ яах юм нөгөө шахмат түлшнийхээ стандартыг хуучин хэмжээнд нь оруулах юм уу? Эсвэл одоо илүү сайжруулах тал дээр ажиллах ёстой мó гэдэг дээр юу гэж манай ажлын хэсэг маань дүгнэлт гаргаваа гэж асууя. За хариулъя. Чимбүрэн гишүүн. Тэгэхээр цаг хугацааны хувьд бол нийслэлийн засаг дарга Нямбатар бас оролцсон. Дэд сэдвийн хүрээнд ярилцахад бол ер нь энэ намраас бол одоо шахмал түвшиндээ бид митлингийн ашиглахгүйгээр хөрөн нүүрс ашиглаж эхэлнэ. Илүү коксцсон сайн нүүрс ашиглах энэ одоо үйл ажиллагаа эхэлж байгаа. 3 сарын 1-нд нөгөө митлинг авах болсон гэдгийг бол хэлж исэн. Болж байгаа гэдгийг хэлж байсан. Одоо тэр болцсон байх. Намрын одоо энэ намрын хэрэглэх түлш нь бол арай сайжирсан байх юм байна гэж ойлгосон. За мөн одоо хийн түлш ашиглах дуршилтын ажлууд бол эхэлж гисэн. Нийслэлийн одоо зарим бүсүүдэд яндангүй байх юм тойрог бүсүүд гаргасан. За үүнтэй холбоотой бас одоо хийн түлш ашиглаж дулаан хоол хүнсээ хийдэг байх энэ туршилтын ажлууд нь эхэлж гисэн, нийлүүлж гисэн айлуудад одоо хийж аюулгүй байдал ашиглалтын одоо үр нөлөөг судалж байгаа юм.